айлынхаа юмнуудыг зөөж өнөөдөр хоёр дахь айлах юм учраас энд шатгиж чиглэлдэг олон давхар нэг давхраас дэш олон давхрууд айлууд шатгиж зөөдөг юм. Өнөөдрийн хоёр дахь шатгиж боломжгүй учраас гараа зөөж эхний хэмжээнд жижиг зөөгөөд дараа нь хойгоо зөөнө. Тэгээд дуусаад авч байна. Тооны юм шиг өглөө оны одоо 7 цаг 40 минут болж байна. Ажилдаа гарах гээд бие хаалалт хийж байна. Монгол ТV байгаа. Туулаар хийсэн. 오늘은 아주 화창한 날입니다. 민주, 민규, 또 사랑하는 재현이 비롯해서 우리 아름다운 아줌마까지 없어. 자, 오늘 이 사진을 시작해 보겠습니다. 네. 화이팅! 화이팅! За сайн байцгаана уу өнөөдрийн хүргэе. За яг одоо 7 цаг өгч байна. Өнөөдөр 3 дахь ажил одоо станцт ажил маань хийж байна. Айл үйлчлэж байна. Өнөөдрийн ажил. Энэ хүү машин маань 5 тонны машин байгаа. За тэгээ яг одоо айл үйлчлэхэд шаардлагатай зүйлсүүдийг дээш зөөж оруулж байна. Одоо энд байгаа зүйлүүд байна. За энд Pure-ийн Paguni гэж эднийхаар бол нэрлдэг юм давхар болгоод өрөөд ингээд зөөдөг юм хайрцаг байна. Мөн ийм хайрцаг байна. Ийм хайрцаг юм зөөлөх юм бол том ийм тавчтай юм байна. За тэгээд мөн орох, скотч бүгд юм байна. Тийш нь одоо зөөжлаа. Том ажил явцаас таахгүй харуулъя. Юмнуудыг зөөж өнөөдөр хоёр дахь айлах юм учраас энд шатгиж чиглэлдэг олон давхар нэг давхраас дэш олон давхрууд айлууд шатгиж зөөдөг юм. Өнөөдрийн хоёр дахь айлах шатгиж боломжгүй учраас гараа зөөж эхний хэмжээнд жижиг зөөгөөд дараа нь хойгоо зөөнө. За яг одоо амарч байна. Өглөө 7 цагаас эхэлсэн. Бүгд айлдаа оруулж ирээд өрөөрөөр нь хувааж аваад ажилдаа гарч ин өрөөрөөр хувааж аваад бүх өрөөнийхөө хийсэн зүйлээ скотчд тэмдэглэлийн хэлээ. Тэрнийхэн дагуу буцаад айлдаа болгохдоо тэмдэглэлийн өрөөрөөр аваач оруулаа гэсэн. Тэрнийхэн дагуу цагаан байлгасан. Байж байгаа юм. Айлтгаас хамаагүй хийж байгаа юм учраас харфаг хийж байгаа ойлгороо. Яг одоо хэлний утгыг янзлж айлууд нь тоосроо сайн хийж байгаа. Тэгвэл айлууд нүш хоёр давхраас 30 хэдэн давхар 35 давхар одоо айлыг болгон дээрээс начааг нь авч буулгах боломжтой гэдэг. Ерөн Солонгос улсад айл нүлэхдээ тусгай одоо сав баглаа одоо саваар ингэж начааг хийж одоо бихэж өгчөөд тэгээд энэ садараа гэдэг машин дээр очиж өгч ачаануудыг буулгаад
Тэгээд 5 тооныхоо машин дотор хэлэг байгаа. Ер нь Солонгос улсад айл нүүлэхтэй захиргаан шатаар бол нүүлэгдгүй. Хөвчлэн одоо энэ урсдаг шатаар ачааг дээж доош нь уулгаж тэгж нүүлэгдэг байгаа. Тэгээд Солонгос улсад айл нүүлэхтэй маш боломжтойгоор ачааг урсдаг шатанд дээр тавиад урсдаг шатны одоо доошоо гэж уугаад 5 тонны одоо машин руу одоо оруулаад энэ хууцар одоо хамаагээд байгаа савн дээр өрж ингэж одоо өгдөг байгаа. Яа, 우리 멋진. 하이. 안녕하세요. 네. 뭐 하고 있어요 지금? 네, 이제 이삿짐을 나르고 있습니다. 아이고. 뭐 하고 있어요? 네. 네. 이게 우리나라 장롱. 네. 장롱을 포장해서 네. 세트로 포장해서 민주랑 둘이 예. 갖고 날라왔습니다. 자, 사진. 하나, 둘, 셋. 우리 사전에 네. 자, 요이지. 내가 또 아무튼 나한테 소리는 거 좋지. 네. 이는 또 이거 어떻게 뭐? 이게 시카바 돌아왔어. 이거 첫 번째가 그룹 시카바 이 책거지. 오케이. 화이팅! 화이팅! 네. дуусаад байна. Таунтауны машин амттай зүйлээ. Тэгээд үлдээ доктор болохоор өнөөдрийн хувьд бас 4-5 байна. Нэг юм ихтэй, 4 ихтэй. Тэгээд нэг шатаар ингэж өсөж буулгадаг. Хүн маань өөрөө буулгангуудаа машин руу өөрсдөө авчихдаг. Яачтай нэлээсээ одоо чижиж авчихгүй бол машин багтахгүй шээ. Эндээс одоо нэг цаг гаруй тийм одоо газар руу утахгүй үлдэж байна. Тэгээд тэнд очиод аргач хийх гэсэн. Яг одоо айл руугаа явж байна. Цаг 30 минут явлаа. Одоо нэг 15 минут очих гэж байна. GPS-ээр ингээд замаар авчихсан. GPS-ээр айлынхаа хаягийг оруулаад тэгээд яг одоо очиж байна. Заамжлаа. За өдрийн хоол хийж байна. Өдөр хуурсан бодоотой. Зонтой. Тиймэрхүү байдалтай хоол идэх юм байна. Тэжүү боломж юм. За айл нүүлэхэд бол пагууны буюу хайрцаг сав маш их хэрэгтэй болдог. За тэгээд одоо урсдаг шат маань 2 давхраас 35 давхар хүртэл сундаг байгаа. Тэгээд сунсан байдлыг одоо та бүхэн харж байна. За тэгээд одоо урсдаг шатнаас урсаж ирээд одоо 5 тонныхаа машинд одоо ачаад тэгээд хол замд явдаг байгаа. Тэгэж одоо айл нүүлэгдэг байгаа. За та бүхэн одоо энэхүү бичлэгээс одоо айл нүүлгэж байгаа жижигхэн процессыг хурдан шуурхай авах боломжтой байгаа. За нэгдүгээрт одоо ачаагаа буулгаад одоо 5 тонныхаа машинда одоо өрж оруулж тавьж байна. За энэхүү бичлэгээрээ бол ингийн ойлгомжтой байдлаар харуулж байна. За мөн ус тухайн одоо шүүгийг бас уудалдаг байгаа. Ороо нэгэн өөсийг орохоос хамгаалаад тэгээ энэхүү уутанд одоо хийгээд тэгээд одоо өнхөрдөг одоо тийм хөрөмаа гэдэг хөрөмаа дээр тавиад тэгээ саадарын дээр тавиад саадарын маань одоо доошоо одоо 5 тонны машин руу ингэж буулгадаг байгаа. Энийг одоо ингэж цонхоор ингэж хийдэг байгаа. За мөн бас шикавыг бас ингэж уудлаад хор хөрөмөө дээр тавиад доош нь буулгаад бүхий л ачаагаа одоо энэ урсдаг шатаар ингэж буулгаж тэгж ачиж
айл нүлгдэг байгаа. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө айл нүлгээд буцаагаад одоо шинээр орж байгаа айлынхаа одоо орыг, за мөн номын тавиурыг, за мөн одоо ширээ сандлыг ингэж угсарч өгдөг байгаа. Тэгээ угсраад эзнээс нь бас хааш нь яаж байрлуулах уу, аль тийш нь харуулах уу гэдгийг асууж эзэнтэй нэг зөвлөснийхээ дагуу одоо байрлуулдаг байгаа. Тэгээд одоо айл нүлгэхдээ маш болгоомжтой тухайн одоо эд хөгжлийг одоо эв гис гэмтээхгүйгээр бас зөөх шаардлагатай байгаа. За ийм байдлаар одоо айл нүлгэх стандарт шаардлагыг хангалттай байгаа. За тэгээд айлын одоо яг тухайн шкаф дотор нэг ямар эд хөгжил байсан, яг тэр эд хөгжлийг тэр чигт нэг байршуулах болно. За айлын нүлгээд замдаа явж буцаж байна. За одоо ийшээ бас нэг цаг 30 минут явах. Одоо оройн 6 цаг өгч байна. Ойролцоогоор одоо 8 үед өгч байна. За тэгээд энэ өнөөдөр ажиллаа хийгээд ингээд оройн ингээд дүгнээ хот монголчууд нэг энэ айл нүлгэх ажил буюу одоо стомсоор ийса гэдэг ажлыг хийх юм байна. Айл нүлгэх хамгийн болгоомжтой байх зүйл нэг зөв өргөх техник байгаа тийм. Бороо их хөгждөг юм байна. За тэгээд мөн айл руу айлын балконоор айлыг нүүлэгдэх болохоор дээшээ өгчдөг тийм зориултын машин өөрөө юм шаттай байдаг юм байна. Тэр нь өгчдөг 16, 20, 30, 40 давхар өгчдөг. Тэр дээр олон ачаа бараа ачтаа болгоомжтой. Тэр дээр бас зогсож суух болгоомжтой болох бол бас нисэж өгсөн юм аюултай зүйл юм байна. Ярьж илээ. Тэгээд яг энэ бол яг цэвэр багийн ажил байт юм байна. Айл нүлгэх. Бүгд өөрөөр ингэсэн хуайлс өрөөгөө аваад хуайлс өрөөгөөний дагуу цаад бүх зүйлийг байр тавьж дуусгаад тэгээд дөрөв дууссан нэг дараа хүмүүстэй туслах бусад ажлуудыг хийх юм байна. Яг хайрцангуу цалингийн хувьд бол арай бусад ажлаас арай өндөр юм шиг байна. 110-аас 130 мянган хооронд гих жишээний тэгээд өнөөдөр энэ юу яахыг сайн мэдгүй байна очоод захирал мөнгө өгөх гэхээр та бүхэн харуулъя. За тэгээд аян замдаа явцгааж байна бид нэр. Атарсаа. Миний зүг. Сугайсан юм яа. Госмида. Thank you. За ингээд өнөөдөр цалингаа авлаа. Хэдэн төгрөг байгааг та бүхэн тоолж үзүүлээ. За яах вэ шууд 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 120 мянган вон. Сугайсан. За бидний нэвтрүүлэг та бүхэн таалагдсан байх гэдэгт найдаж байна. Бодит байдлыг энгийн үдээр та бүхэндээ харуулахыг зорилоо. Солонгост ажиллаж байгаа болон ажиллах гэж байгаа залуустаа бяцхан мэдээллийг хүргэсэн бахаа гэдэгт итгэж байна. Мянга сонсохоор нэг үз залуучуудаа. Ингээд бид бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл комент байдлаар бид нар лөө мессеж хийлгээгээрэй. Баярлалаа.